За сайн уу манайхаа шинэ влогта тавтай өнөөрөл өнөөдрийн влогоороо би та нартай Dior-ийн нүүрний будгаар нүрээ будаад за тэгээд мөн дээрээс нь Dior-ийн outfit хувцлалтаар хувцлах гэж байна. Өнөөдөр миний амралтын өдөр тэгээ би өөрийнхөө найз эгчтэйгээ уулзах гад тэгээ одоо нүрээ будаа бэлэн болох чинь тэгээ бүгдээрээ хамтдаа бүтэн Dior-оор хувцалсан нүрээ будсан тийм влог хийх гэж. Тэгээд энэ влог ер нь бол жоохон урт влог болох бах. Влогоо ингээ богинохон хийнгүүт хөөрхөн хүмүүс урт хийгээч гэд тэгээд идэг. Тэгээд гоё та нартайгаа хамт байгаад надтайгаа хамт бэлэн болцгоё. Одоо цаг 10 болж байна. Тэгээд манай тэрэгч болохоро Sokyo гээд газар ресторан захиалга өгсөн гэсэн 12 цагаас бит хоёр уулзсан. Тэгээ одоо надаа нэг бэлэн болоход цагийн хугацаа байна. Би дөнгөж сая үсээ орооцсон байгаа. Тэгээд өмнөх влог дээрээ үсний өнгөө өөрчилсөн гэсэн чинь их жоохон хүмүүс үсний өнгөнд цохгүй нэтэр гэд тэгсэн байсан. Гэхдээ одоо нэгэнт юм болгоцсон юм чинь би дахиж одоо үсээ гэмтээхийг хүсэхгүй байгаа. Тийм болохоор өөрөө жоохон байлгая гэж бодож энэ өнгөтэйгоо. Тэгээд яг нэг тийм муухай бол биш. Тэгээд ийм байгаа. Тийм болохоор үсээ өнөөдөр ингээ орооцсон. Тэгээд хэсэгтээ жоохон энэ өнгөтэйгөө байж байгаа. Тэгээд дараа нь ер нь солиулнаа. Энийг нэрээ ашиглаж байгаа. Заримдаа ашиглахаа мартчихад идэг. Тэгээ би болохоор ингээд хамгийн хүчтэй дээр нь хийдэг 5 номер дээр. Удаан Dior-ийн гэсэн чи юу вэ? Dior-ийн биш юм явж байгаа юм. Тэнүүрэндээ массаж хий. Нэрээ хумсаа ингэж будуулсан шинэ жилийн гоё. Энэ хумс болохоор миний өөрийн хумс байгаа. Тэгээд би яг энэ хумсны салон дээр Австралид бараг 3 жил сүүлийн 3-4 жил байнга очиж үйлчлүүлдэг нэг хүнтэй байгаа. За хамгийн эхлээд праймероо түрхэн. Энэ болохоор арьсыг гоё чигшүүлж өгнө. Тэгээд 24 цагийн турш арьсанд будаг тогтоход тусалж өгдөг ийм Glowy гэдэг энэ Dior-ийн ийм праймер байгаа. Болдог. Тэгээ манай Dior-ийн бүтээгдэхүүнүүд ер нь өнөр нь бас айгүй гоё. Гоё роузер бүх юмнуудаа хийцэн байдаг болохоор мейкап нь хүртэл. За би праймероо түрхчлээ. За миний фаундейшн болохоор энэ Dior-ийн сүүлд гарсан хамгийн сүүлд гарсан Hydra Nude гэдэг энэ фаундейшн байгаа. Би бүр энд үнэхээр дуртай байгаа. Энэ болохоор 48 цагийн турш арьсыг чигшүүлж өгнө. Өмнөх фаундейшнууд нь болохоор 24 байсан баггүй. Тэгээ энэ болохоор нэмэгдээд 48 цаг болцсон. Тэнгүүтээ дотроо ийм арьс плямп болгох hyaluronic acid орсон байгаа. Тийм фаундейшн байгаа. Тэгээ айгуу гоё бүтэцтэй миний дуртай фаундейшнууд юм бас нэг. Манай ер нь фаундейшнууд бас бүгд гоё. Өөг сайн дарж өгдөг. Фаундейшн түрхэд өөрнийх юм хэрэггүй байдаг. Тэгээд нэрээ Монголд би нэг жоохон юмнууд явуулсан байгаа. Бэлэн юмнууд байгаа. Тэгээд авмаар байгаа хүмүүс байвал миний Instagram хаяг руу мөн эсвэл манай Instagram-ийн пэйж хуудас руу бас бичээрээ Монгол бэлэн байгаа юмнууд сонирхож байгаа хүмүүс байвал ийм фаундейшн эднэр байгаа. Би болохоор яг shipping-ийн нэмэл зарж байгаа. Concealer. Би нэг concealer хэрэглээд байдгүй л дээ. Тэгээд өнөөдөр хэрэгэлчлээ. За энэ бас бүр амар гоё миний хэрэглэх дуртай. Манайх нэрээ робот вакуум авсан баггүй юу? Тэгсэн чинь амар гоё амар юм бэлээ. Тэгээд одоо энэ хөдлөөд энэ манай өвн асаацсан юм шиг байна. Манай өвн ер нь шал малаа угаах тийм юмнуудаа хийдэг баггүй юу? Юмнуудаа хийдэн тэгсэн чи одоо манай өвний ажил нь багассан. Над руу ирж байгаа шиг байна. Камера асаацсан байна. Сонсож байна. Манай өвн намайг камераараа хармаар байгаа юм шиг байна. За энэ blush бүр амар гоё миний favorite blush байгаа. Энэ болохоор амар гоё ингээд үнэртэй түрхэнгүүд нэг гоё чихэр шиг үнэрчдэг. Тэгээ өнгөн ч гэсэн юм гоё natural гоё гардаг. Энэ blush нэрээ Монголд бас бэлэн байгаа шүү авъя гэж сонирхож байгаа хүмүүс байвал би бол blushгүй байж чаддгүй. Заримдаа жоохон хэтрүүлчихэд байдаг.
Яа, энэ болохоор бас миний дуртай гоё арсыг гэлтгнуулж өгдөг манай хайлайтер байгаа. Дараагийн нь болохоор миний бараг 2 жил хэрэглэж байгаа нүдний тэн байна. За энэ болохоор миний байнгын хэрэглэдэг өнгө болохоор энэ байна. Энэ ямар дуртай өнгө байгаа. Бор өнгө оруулахаар болчтой. Нуурэ бодчих. Намайг харж байгаа мó? Урилгахгүй зоч үрээд ирэхээ. Амар халуун байна. Гадаа 40 градус өнөөдөр. Лапоти. За би манай энэ жилийн Dior-ийн сада уруулын будгаар уруулаа бодлоо. Ингээ бэж идэл ингээд саана гал болдог юм гоё. Тэнгүүдээ өнөө жилийнх болохоор бусад жилийнхаас ялгаатай нэм глостойгоо ирсэн. Камерын дээр нэг сайн харагдахгүй байх шиг байна тий. Тэгээ энэ уруулын бодог гэдэг нь шинэ жилийн юмнууд бүгд дууссан. Ирэх дээрээ ер нь 10 сард ирээл тэгээ шууд тэр үедээ шинэ жилийн коллекшнууд нь бүгд дуусчдаг. За түрүү жилийнх нь болохоор ийм байна. Би бас түрүү жилд намжиж авч чадсан. Тэгээ энэ жилийнх нь болохоор ийм хоёр талтай гарсан. Тэгээ нүд уруулын будгаар уруулаа өнөөдөр бодлаа. Тэгээ миний бэлэн бололт болчлоо. Нүүрний бодолт болчлоо. Тэгээ мэдэж уусан чинь уруулын будаг арилахгүй. Миний Dior-оос авсан юм өнөөдөр миний outfit болохоор ийм цүнх байгаа. Энэ цүнхийг би бүр авъя гэж амар удаан харж исэн байхгүй юу. Тэгээ энэ цүнх болохоор айгүй хөөрхөн 100 ер нь бол үүрэхэд айгүй тохиромжтой. Тэгээ би болохоор энэ Dior-Evra гээд энэ үнэртэй басандаа бүр амар дуртай. Яг гой 100-ны үнэртэй. Тэгээд энэ үнэртэй басыг түрхэх юм бол гой Францын гой бичүүдийн хажууд ингээд яг гой 100-ны уур амьсгал өгөх ийм үнэртэй бас байгаа. Тэгээ би өнөөдөр энэ үнэртэй басаа түрхэн. Тэгээд энэ үнэртэй басандаа би айгүй дуртай болохоор тэгээд энэ цүнх айгүй хөөрхөн байгаа сте тий. Тэгээд энэ цүнхийг авсан юм чинь ингээд дээгүүр нь хослохоор ийм алчуур авсан байгаа. Тэгээд энэ алчуур болохоор чиргэлж болно. Энийг болохоор ингээд топ болгоод өмсчиж болно. Эсвэл ингээд зүгээр алчуур шиг оролт шиг зүүж болохоор ийм хөөрхөн байгаа. Өнөөдөр доогуур нь ийм өсгийтэй энэ Dior-ийн бас энэ гутлыг өмсөе гэж бодож энэ өсгийтэй гутал. Тэгээд надад болохоор Dior-ийн хар өсгийтэй гутлыг манад нөхөр түрүү жил Мартин 8-нд надад бэлгэнд авч өгч ирсэн. Тэгээд тэр өсгийтэй гутлаа би болохоор байнга өмсдөг байхгүй ажил дээрээ. Тэгээд энийг бас хурман дээрээ авна гэж бодож ирсэн. Хурман дээрээ Jimmy Choo-гийн гутал аваад яг энэ Dior-ийнхыг аваагүйсэн. Тэгээд энийг хүмүүс ер нь жоохон хүл дэвгүү гэдэг юм лээ. Би тэгтээ өсгийтэй гутлан дээр гайгүй болохоор гайгүй бах. Тэгээд өнөөдөр энийг өмсөе. Тэгээд өнөөдрийн миний хувцалт болохоор ингээ бас тэрчгэрээ Dior байгаа. Тэгээд ийм эмэг би бас шинээр авсан. Dior-ийн эмэг, Dior-ийн миний одоо энэ бараг 4 дахь эмэг байгаа. Тэгээд энэ эмэг болохоор ийм хөөрхөн сууцтай. Тэгээд ийм юм байлээ. Тэгээд би болохоор хамгийн анх авч исэн Dior-ийн эмгээ бараг 3 жил ингээ зүүж байгаа. Тэгээд айгуу гоё чихэн дэвтэйхэн тийм байдаг. Тэгээд эмэгтэй хүн ялангуяа гоё эмэгтэй байнга ингээ чихэнд явж явах туртаа би дандаа эмэгтэй байдаг. Тэгээд энэ эмгийг авсандаа бас айгуу хөөрхөн баяртай байгаа. Тэгээд би та нартай гоё зүүж үзээд хувцлаад харуулъя. Саа бас түрхчлээ. Саа бүр биеийн саа энэ бүр амар гоё. Тэгээд энэ саагаа түрхэд хоёр би болохоор сүүлд бас энэ гарсан байгаа. Энэ нь бас юм өөр биеийн саа. Dior-ийн үнэртэй. Үнэр нь бас амар гоё. Амар нэг энэ цүнхэндээ юу авч явахаа та нартай харуулъя. Дотроо амар хөөрхөн багтаамжтай юм байна. За уруул өнгөлөгч энэ бүр амар хөөрхөн ийм пакэжтэй уруул өнгөлөгч байгаа. Ээж тойл хэрэгтэй. Тойл авч явна.
саяны түрхсэн урал өнгөлөгчөө авч явъя. Флаш бүр байнга авч явдаг. Энэ стик флаш байгаа. Энийг аваа явчихаар амар байдаг. Гарын тос бас заавал байх хэрэгтэй. Гарын тос авъя. Карт холдер юмнууд байна. За тэгээд түлхүүрээ авъя. Би нөгөө ихчтэйгээ найз ихчтэйгээ уулзахын тулд бас бэлэг бэлдсэн байгаа. Одоо Крисмас болж байгаа болохоор энд юу н хүмүүс биндээ бэлэг өгдөг байхгүй. Тэгээ би бэлэг бэлдсэн. Ямар бэлэг бэлдсэн бэ гэхээр ийм шампасаг. За тэгээд ийм үнэртэй бас байгаа манай private collection-ы. Тэнгүүтээ ийм латте. Тэгээд ийм гоё улаан өнгийн уруулын бүтэхтэй ийм бэлэг ихчтэй бэлдсэн байгаа. Ингээд миний өнөөдрийн хаалт бэлэн одоо бүгдээрээ хамтдаа явж хоолнд оръё. Ингэж харагдчихжээ. Энэ бичгэн ингээ цаана гарсан бахан Кристиан Диор гэсэн. За яг гоо тийг өсгийтэй готалтайгаа ингээл явъя. Гэрээсээ гараа явж гин. Гадаа бүр яг ингээ саунд орж байгаа юм шиг амар халуун байна. Оо. Six. За ихтэйгээ хоолнд орж дуусчаад одоо харьцын өвөр дуудсан. Клоны цагаа ууж гин. Одоо амарч байгаа болохоор би бас юу хийн? Өнөөдөр борщ хийн. Өнөөдөр бас амжуул явуулахгүй засмаар байна. Гэхдээ би ганцаараа засч чадахгүй нөхрийгөө хүлээн. Борщ хийж гин. Анх нэрээ юм робот тоос орогч тэгс чи бүр амар happy байна. Эртхэн авч явахгүй яваа гэж бодож гин. Бүр so happy байна. Одоо амар хөөрхөн ингээд манай энэ платануудыг ингээ хөөрхөн цэвэрлж гин. Түрүүн тоосоос орцоо одоо моп хийж гин. Үнэн цаг хэмэнд юм байна. Надаа юм хоёр газраас бэлэг ирсэн байна. Тэгээ бүгдээ хамтдаа юу байгааг нь харж unboxing хийцгээе. Тэгээ би болохоор нэг юм нөгөө нэг одоо таалагдахгүй юмудаа та нартай бол нэг харуулдаггүй. Зүгээр яг өөрийнх нь таалагдсан юмудаа л хамтрыг гэсэн газруудтайгаа л хамтдаг. Тэгээд зарим газруудаас хүүхэн ингээ над руу юм бичээд идээн. Тэгээд та нарынхан хүчинд нөгөөд өөр сонин газруудаас бичсэн юмуудыг бол би хог цуглуулж яах ингэж юу нь бол автгүй. Юм болгон дээр yes гэдэг. Тэгээд энэ хоёр газар болохоор зүгээр явуулаад өгөө. Тэгээд таалагдвал YouTube дээрээ тавьж болно гэсэн. За энэ болохоор юу вэ гэхээр надаа Olivia Young-д байдаг энэ серумны газраас хамтраж ажиллах санал тавиад тэгээд над руу энэ серумыг бэлгэнд явуулсан. Тэгээд хэрэглээд үзье. Одоо oily арьстай, тослог арьстай хүмүүс байвал тэрийн тэнцвэржүүлэх үйлчлэгээтэй ийм серум байна. Энэ болохоор Солонгос брэндээсэн.
Баглааны ийм хөөрхөн савтай байна. Яг гоё цайшиг үнэртэй юм байна. Би тэгээд энэний бас линкийг энэ доор description box-н дээр тавьчих. Хэрвээ сонирхож байгаа хүмүүс байвал хэрэглээд үзээрэй. Надад бол таалагч амар гоё natural юм байна. За дараа нь болохоор бас нэг ийм delivery ирсэн байна. Энийг хартаа. Энэ болохоор ийм алчуурны газраас надаа явуулсан алчуур байна. Энэ бүр амар ийм soft тэнгүүтээ бүр усыг амар сайн авах юм байна. Тэгээ дээрээс нь одоо бактери үүрчгээс хамгаалж өгөх ийм материалтай хийгдсэн ийм тусгай алчуур байна. Нүрээ арчих ч гэсэн боломжтой. Тэгээ материал нь амар гоё зөөлх юм байна. За тэгээд энэ хоёр газраас ийм хөрх юмнууд ирсэн байна. Тэгээ би нэрээ нэг юм гэвэл он гараад Солонгос явах гэж байгаа. Тэгээд Солонгост бас очиод гоё хийх юмнууд байгаа. Өөр бас Солонгостэй хамтарч ажиллая гэж бодож байгаа хүмүүс байвал бас нэрээ над руу имэйл хаяг руу бичээрэй. Тэгээд хэрвээ Солонгос гоё ямар нэгэн санаа оноо ч юм уу янз бүрийн юмнууд байвал Солонгост байдаг хүмүүс маань бас над руу бичээрэй. Юу үзээрэй, яах их гэдгийг. Өмнөх очихдоо болохоор тэгтээ яг ихэнх юмнуудаа бол үзсэн. Тэгтээ энэ удаа бас жоохон нэмж одоо хийх тийм юмнууд байгаа. Бит хоёр гацуур модоо засах чинь. Тэг гэрлээ тавьж гин. Энэ жил амар гоё ёлкны чимэглэл авъя гэсэн чи амжаагүй. Тэгээд хүлээж амжихгүй болохоор амарч байгаа өдрөө засаж гин. Тэг яг хуучин жилийн маань чимэглэл тэрчгээрээ байгаа 3 дахь удаага энэ чимэглэлээ засчих. Тэгээ дараа жилээс явах шинэ чимэглэлтэй засъя гэж бодож байна. Анхны мөнгө. Яа манай ёлк бэлэн болчлоо. Энэ жилийн миний авсан бэлгнүүд амар их бэлэг Christmas-ийг зориулсан авсан байгаа. Өөр дээрээс нь нэмээд байгаа. Тэгээд одоо та нартаа одоо яг гэрэлтээд ингэж харагдаж байна. Харахгүй болохоор нь ямар болох нь харъя. Ёлко засчлаа. Амар гоё ёлко зассан. Халуун шоколадтай суугаад гоё ёлко хараа чилрээд байж гэн. Одоо яг ингээл гадаа цас орж исэн бол бүр амар гоё явах байсан. Цасгүй шинэ жил ингээд баг 8 дахь 9 дэх цасгүй шинэ жилээ харж гэн. Би яг шинэ жил яг өмнө ирж исэн болохоор гоё одоо засал мөрөөдөж гин доо. Тэгээ ёлко зассан. Энэ викендийг айгүй гоё үр бүтээлтэй өнгөрөөлөө. Тэгээд 12 сараа гоё сар болгож өнгөрөөгөөрөө. Тэгээд ямар ч байсан дараагийн влог 12 сар он гарахаас өмнө та нартайгаа уулзъя. Тэгээд удахгүй дараагийн влогоор уулзцгаая. Баяртай.